Монголын иргэний агаарын тээврийн удирдлагуудтай холбоотой эргийн мөрдөн байцаалтын явцад мөнгө угаахад хурамчаар байгуулсан гэрээ Westwelf компаниас гадна Mat Investment банк бус санхүүгийн байгуулан төрийн өмчийн хорооны дараа гарсан сугарал гэхэд 8 удаа тэрбумаас дээш төгрөгийн гүйлгээ хийж байсан гэсэн шинэ баримт ил боллоо. Гэтэл хэргийг шүүгч шилжүүлсний дараа буюу энэ сарын 16-ны өдөр Монголын иргэний агаарын тээврийн гүйцэтгэх захиргаасан Хор сүн Баянзүрх дүүргийн шүүх нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Отон цэцэгт хандан 2 хуудас ил захидлвчжээ. Захидалд ган төмөр ямар ч буруугүй бүх зүйлийг миний завраар хийж байсан гэж өгүүлсэн байгаа талаар их сурвалж мэдээллээ. Өнгөрсөн 3 дугаар сард бүгд 8 дахь Хятад ард улсын төрийн зөвлөлийн дарга Си Цзиньпин Оросын холбооны улсад хийсэн айлчлалын хүрээнд Роснефть компани Хятадд нийлүүлдэг газрын тосны хэмжээгээ жилд 31 сая тонноор нэмэгдүүлэх 25 жилийн хугацаатай гэрээ хэлэлцээр хийсэн байна. Тус компани бүтээгдэхүүнээ нийлүүлэхдээ Дорнод Сибирь номхон далайн чиглэлийн 2400 км урт дамжуулах хоолой хүчин чадлыг нэмэгдүүлэх Казахстанаар дамжуулах шинэ хөлбөрийг сонгосон юм а. Харин Оросын тээвэрлэлтийн монопол компани болох Транснефть компанийн хувьд Монгол улсаар дамжуулан төмөр замын тээвэрлэлтээр нийлүүлэх боломжтой өмнө ч нийлүүлж байсан гэсэн байр суурьтай байгаагаас талууд харилцан тохиролцож хүч чадлагүй энэ асуудал ойлгомжгүй байдалд ороод байна. Шүүгийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас 2 уул уурхайн ашиглалтын тусгай зөвшөөрлийг худалдан борлуулахаар товлож байна. Эдгээр тусгай зөвшөөрлүүдийг худалдан борлуулах үнэлгээг тогтоолгохоор шүүгийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37-гийн 2 дахь хэсэг заасны дагуу шинжээч томилоод байгаа ажээ. Шинжээчийн үнэлгээ тодорхой хугацааны дараа гарах бөгөөд түүнийг ажлын албан дээр хилцсэний эцэс дуудлагаар борлуулах үнэлгээг тогтоох юм байна. Улсын хурлын гишүүн Оюун Бадрах цог солонгоноор сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Улсын хурал дэх Монгол Ардын өсөлт нам, Монголын үндэсний арчилсан намын шударга ёс эвсэл, арчилсан нам ардын намын нэр бүхий гишүүд өршөөлийн тухай хуулийн төсөлд боловсруулан улсын хуралд өргөн мэдүүлэх болсон тухайга тэд мэдээллээ. Америк нэгдсэн улсын экспорт импорт банкны захирлуудын зөвлөлд оюу толгойн төсөлд 500 сая Америк долларын зээл олгохыг тэмцсэн байна. Уг шийдвэрийг өнгөрсөн 7 хоногийн сүүлээр гаргасан байна. Энэхүү зээлийг олгосноор Америк нэгдсэн улсад 2000 ажлын байрыг дэмжих боломжтой болсон бол тус банкны ерөнхийлөгч Фред Хочберг уг хэлцээр ганц ажлын байраар зогсохгүй Америк нэгдсэн улсын эдийн засагт эвгээр нөлөөлөхөөс гадна Монголын эдийн засаг дотоодын нийт бүтээгдэхүүнд шууд нөлөөлнө гэж мэдээллээ. Нийслэлийн иргэдээс өнгөрсөн 7 хоногт нийт 912 өргөдөл гомдол иржээ. Эдгээрээс нийслэлийн лавлгаа мэдээллийн төвийн колл центр 1200 тусгай дугаар явуулсан 234 өргөдөл гомдол ирснээс 41-ийг шийдвэрлсэн бол UB 1200 цэгийн цахим хуудасаар ирсэн 28 өргөдөл гомдлын 4-ийг нь шинжлэлийн засгийн газрын 11.1 төвд ирсэн 258 өргөдөл гомдлын 41-ийг нь нийслэлийн иргэдийн хүлээн авах төв хандсан иргэдээс ирсэн 325 өргөдөл гомдлын 75-ыг нь холбогдох байгууллагуудад мэдэгдэн шийдвэрлсэн гэж нийслэлийн засаг даргын дамын газрын хэвлэл мэдээлэл олон нийтэд харилцах хэлтсээс мэдээллээ. Улаанбаатар хотын ерөнхий менежер Бадрал Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлэх Яармаг их хөвсүр төслийн ажилтай танилцлаа. Уг төсөл хэрэгжснээр Яармаг чинээр баригдах орон сууцны хотхон гэр орооллын 120 мянган үргэлж цэвэр усаар хангалттай юм а. Туулгал загас ихээр үсгийн шалтгааныг тогтоохоор холбогдох албаны хүмүүсээс бүрдсэн баг гарч газар дээр нь очиж ажиллажээ. Багийнхан үгсэн загас мэлхий ороолын амьтад болон уснаас дээж авсан байна. Мөн түүнчлэн голын голдрлын өөрчлөлт хэмжилт хийсэн байна. Судалгаа шинжилгээгээр туулгалын ёроол голдрлыг ухаж 25-аас 30 м радиус 1.8-аас 2.5 м-ийн гүнтэй цүнхэл үүсгэсэн загас болон мэлхий орж өгөх гол шалтгаан болсон гэж мэдэгдлээ. Монгол улсын ерөнхийлөгч Элбэг Доржид Монгол улсад айлчлал хийж буй үд найрамд Польш улсын Сенатын маршал Богдан Борусевич өчигдөр баргаллаа. Энэ үеэр Богдан Борусевич Польш Монголын харилцаа урагшлан хөгжиж байна. Эдийн засгийн харилцааг өргөдөхийн зэрэгцээ аюулгүй байдлын асуудлаар цэргийн салбарын хамтын ажиллагаа өргөжүүлэхийг хүсэж байгаагаа илэрхийллээ. Нийслэлийн хөгжил дэвшил бүтээн байгуулалт огчлолтод үнэтэй хувь нэмэр оруулж буй тогтцол үйлчлэгийн ажилчдын 200 хүүхдийг хотын ногоон бүсийн хүүхдийн цуснд энэ зүүн амраахаар болсон байна. Энэ шийдвэрийг хотын захирагч Батүл өчигдөр гаргаж хүүхдүүдийг цуснд амраахад шаардлагадах 28.7 сая төгрөгийг засаг даргын нөөц сангаас гаргахаар болсон байна. Нийслэлийн засаг даргын тамгын газраас цогтууруулахын давхад худалдах болон түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлөлтэй газруудыг аттестацчлах удирдамж гаргасан байна.